За сайн байцгаана уу. За ингээ хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гэж та бүхэндээ энэ хүү мэдээллийг хүргэх гэж байна. За энэ машины гэрэл ингээд нөгөө эсрэг талын одоо өөдөөс ирж байгаа машинд одоо гэлбуулаад байж одоо тий гэлбуулаад байгаа тийм одоо жолооч нар байх юм бол өөртөө ингээд тохиргоо хийчих юм амархан боломж байна. За ингээд хананд ингээд ойрхон зогсож байгаа одоо гэрлийнхаа яг одоо өндөр цэгийг ингээ авч хагаад одоо яг тусч байгаа дээр ингээ ойр дээрээ тавьж хагаад тэгээд тэн дээр нь тэмдэглэгээ хийчин. За тэгээд тэмдэглээд нэг зүйл ингээд орчиж жагаад тэг гэрлээ тохируулнаа гэсэн. За энд миний машинд болохоор энд одоо нэг ийм нэг ийм араа байна. За энд нэг ийм араа байна. За энэ нь бол ингээд энэ талаасаа тохиргоо юм. За энэ араа бол яадаг араа вэ гэхээр энэ одоо энэ гэрлийг одоо ийм баруун зүүн тишээг энэ одоо тохируулна гэсэн үг одоо. За тэгээд энэ дахиад тэр хойно нэг араа байна. За энэ араа болохоор одоо гэрлийг дээш тошоо болгоно гэсэн үг. За хэдүүлээ хамтдаа үзье. За ер нь жоохон нэг юм утгатай авторк. Миний авторк бас жоохон богиндоо л байна. За тэгтээ болчих юм болоо. За болчлоо. За ингээд за ингээд авторк ингээд сууж байна. За ингээд эргүүлж болохоор. За эргүүлээ. За За ингээд би бол одоо яг энэ дээр нэг юм жоохон шорон дээр ингээд тэмдэг хартсан байсан. За тэгээд гэрэл маань ийм байсан. Одоо жолооч эсрэг талынхаа гэрлийг ингээд тааруулъя. За мөн адилхан яг адилхан юм араа байгаа. За нэг бол эмхтэй хүн ч гэсэн ингээд тааруулчих юм байна өө. Гараараа ингээд тэр кар эргүүлээл. За одоо ерөнхийдөө бол энэ хоёр төвш адилхан боллоо. За тэгээд манай машин бол одоо баруун гарын одоо тий хүрдтэй болохоор бас эсрэг талынхаа машиныг нийлээдгүй гэлбуулдаг байж магадгүй гэж бодоод би илүү доошлуулж өглөө. Арай. За ингээд өнөөдөр яваад зэта ямар ч лсэн нэг 10-аад санж доошлуулчлаа. Энэ Японоос орж ирснээс хойш ерөөсө тохиргоо хийгдээгүй явсан баг. Тэгээ би одоо ингээд тохиргоо хийж байна. За баярлалаа. Тэгээ нэг хэрэгтэй мэдээлэл бол